За сайн байцгаана уу. iOS 17.4 апдейт бол гарсан. За апдейт нь гарахтаа бол 1.71 ГБ-аар бол нэг гарсан байна. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 21.269-ээр гарчээ. За энэхүү iOS 17.4 үйлдвэрлэлийн системийн хувьд бол одоо маш том өөрчлөлт бол орж байгаа. Европын холбооны шахалтнаас болж за албан ёсоор одоо энэ одоо iPhone дээр маань App Store-оос гадна дахиад нэг өөр одоо аппликейшны тим одоо бас ийм стортой болж байна. Нэр нь бол одоо Alt Store. Тэгээд үүнээс гадна бас одоо веб хөтөж мөн төлбөрийн хэрэгслийн зүйлсүүд одоо бас нэмэгдсэн байгаа. Энэ бол тэгтээ зөвхөн Европын холбоонд одоо илсэн улс орнуудын хувьд одоо энэ одоо зүйлийг бол ашиглах боломжтой. За тэгээд Alt Store-ийн одоо Twitter, хуучнаар Twitter одоогоор бол X гэдэг одоо энэ платформ дээр маань ийм бол жиргээ бол мэдээж хэрэг гарсан. Албан ёсны одоо App Store-оос өөрөөр ашиглаж болох одоо аппликейшн юм стортой боллоо. За тэгээд өөртөө линкийг ясмаас хэдүүл одоо линк руу ороод бол зочилж бол үзье. За Safari-гаар шууд орчих. За тэгээ харах юм бол одоо суулгаад татаад авах юм бол яг яаж харагдах тоглоом гэх мэтчлэн яг адилхан зүгээр л App Store дээр их одоо зүйлс байдаг шиг одоо бас яг өөр Alt Store гэдэг өөр хөгжүүлэх шиг өөр одоо зүйлсүүдийн юм тоглоом одоо аппликейшнуудыг бол ингээд татах боломжтой. За тэгээд хэдүүлээ ингээд доошлуулад ингээд яваад харах юм бол одоо бидний мэд хуучнаар одоо ийм хуучин Tetris тоглоомын иймэрхүү тоглоомнууд бол хөвчлэн бол байд юм байлээ. Тэгээд энэ нь бол суулгад тоглох юм бол яг хүүхэд насны дуурсан сэдрээд те бас нэг юм сонирхолтой зүйл бол одоо ингээд байсан. За тэгээд хэдүүлээ доошлуулад хамгийн доор ингээд очих юм бол одоо жилд 1.5 еврог төлжиж яг энэ хүү одоо 3 дахь албан ёсны Alt Store-ыг бол одоо ингэ суулгаж ашиглах боломжтой. Гэхдээ тухайн одоо утас чинь үйлдвэрлэлийн систем нь iOS 17.4 болон түүнээс хойших үйлдвэрлэлийн системтэй хийж бол боломжтой болно. Гэхдээ ямар ч үс яг тухайн үед iOS 17.4 үйлдвэрлэлийн систем гарсны дараа шууд энэ бол боломжтой бол байгаагүй. Жохон хүлээгдэж байгаад бол одоо яг албан ёсоор бол одоо ингээд нийтэд бол цацагдсан. Тэгээд Европын холбооноос бол аюул олон зүйлсийг бол Apple-аас ингээд шахаж байгаа. Мэдээж хэрэг бидний мэдэх хамгийн том жишээ гэвэл iPhone 15-ын загварууд дээр USB-C уралттай болсон. Энэ бол маш том зүйл болсон. Тэгээд үүнтэй одоо зэрэгцэж ярих тухайц одоо маш том чухал зүйл гэвэл мэдээж хэрэг App Store-ын одоо өрсөлдөгч App Store-оос тусдаа яг бас албан ёсны 2 дахь одоо ийм аппликейшны юм одоо татж болох боломжтой зүйл одоо ингэ нэмэгдсэн Alt Store. Тэгээд ямар ч байсан ийм байна. Тэгээд ямар ч байсан маш том мэдээ болж байна. Энэ iOS 17.4 гэдэг апдейтыг бол одоо энэ өөрчлөлтнөөс болж одоо хизээч одоо мартахааргүй болж байна. Тэгээд ийм том чухал апдейт бол гарсан. За дараагийн яг дурдах хамгийн чухал яг өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр мэдээж хэрэг цоошин эможинууд орж ирсэн. Нийт 118 ширхэг шинэ эможинууд бол орж ирсэн. За тэгээд та нар одоо ерөнхий анзаарах юм бол яг толгоогоо дээшээ доошоо ингэж одоо хальт ингэж хөдлөж байгаа. За тэгээд галт шувуу орж ирсэн байна. За тэгээд тэр нэг lime гэдэг тэр нэг одоо зүйл орж ирсэн байна. Тэгээд мөөг орж ирсэн. За тэгээд тэр нэг гинж тасарж байгаа ч юм шиг нэг тийм юм орж ирсэн. За тэгээд гэр бүлийн одоо нэг юм хүн төрөстэй нэг дөрвөн эможи. За тэгээд бусдууд нь болохоор ерөөсөө дандаа хүний одоо ингэ идэвхтэй хөдөлгөөнүүдийн талаарх зүйлс яг баруун гар тийшээгээд яг чиглэснээр байгаа. Өмнө нь бол ерөөсөө дандаа л зүүн гар тийшээ байдаг байсан бол одоо энэ удаад бүгднгийн ингээд баруун гар тийшээ эргэсэн байдлаар бол одоо ингээд Apple-ийн зүгээс бол шинэ эможинууд дээр нэмсэн байна. Подкаст аппликейшн дээр одоо яг өөрийнх нь яг хэлж байгаа зүйлсийг өгчилж гаргадаг шинэ зүйл бол нэмэгдсэн. За та нар аппликейшн руугаа ороод ямар нэгэн одоо ингээд подкаст тоглуулах гад одоо ингээд сонгогдсон байвал зүүн доод болон дээр нь хэрвээ яг тэр айкон хэрвээ ингээд цагаарж иж харагдвал тэр цагаарж байгаа айкон дээрээ дараад яг ингээд явах юм бол яг тухайн үед яг ямар одоо үг хэлж байгаа тэр нь бол шууд бүгд бол гарна гэсэн үг. Apple Music дээр өмнө бол одоо яг энэ бол одоо зүйлэл өөрчлөгдөж орж ирсэн байсан. Тэгээд ямар ч энэ удаад бол одоо подкастн дээр яг юу гэж гарч ирэх хэлж байгаа одоо сабтайтл маягаар ингэж гарч ирж байгаа зүйл бол нэмэгцээ. Энэ нь бол надад аюу гой санагдсан. Гэхдээ бүх одоо яг подкастууд бол харах юм биш юм байлээ. Зарим нэг подкаст нь бол ерөөсөө энийг дэмжихгүй байсан. Хэрвээ дэмжиж байгаа нь бол одоо яг зүүн доод болон дээр нь одоо энийг жижигхэн нэг комментны юм айкон нь одоо ингэж бол одоо дарагдаж болохоор бол харагдана. За ер нь бол шилж байгаад бол дуу бол таниулдаг. За тэгээд таньсан дуун дээр та нар дараад яг Open Apple Music гэж байгааг дарах юм бол яг тэр тухайн яг дөнгөж яг одоо
шинээр олж авсан дуугаа өөрсдийнхөө library нэмэх эсвэл playlist рүү шууд ингээ нэмж бол одоо болдог болсон юм байна. За цагны аппликейшн дээр шинэ widget бол орж ирсэн юм байлаа. Харагдах маань арай өөр. За та нарыг цаган дээрээ дараад ингээ гүйлгэх юм бол одоо энэ байна. За тэгээд өөр гэвэл ийм харуул нэмэгдсэн. За тэгээд ингээд харах юм бол одоо ийм хоёр шинэ болоо ингээ гоё харагддаг widgetтэй бол болсон байна. За та нарын одоо яг settings рүү ороод доошлуулж байгаа Siri рүү ороод Siri-ийн доор яг message with Siri гэдэг байгаа. Энэ дээр болохоор шууд Siri-г ашиглаад хин нэгэн лөө message явуулах яхад автоматар тэр мессежээ дахиж заавал баталгаажуулж хийлгүүгээр мессеж шууд автоматар явуулах үгүй гэдэг сонголт бол байгаа. За тэгээ тэрнээс гадна чихвч олбцсон тохиолдолд эсвэл яг автомашинд яг одоо ашиглаж байгаа тохиолдолд яг энэ тохиргоонуудыг хасаана. За тэгээд өөр хэлний сонголтоо бас яг хариулахын боломжууд бол байгаа юм билэ. За тэгээд ямар ч байсан одоо та нар Siri-гээс message to my friend. What do you want to say? Hi. Sending. Hi. За ингээд send нь бол ингээд автоматар явж байгааг та нар бол харж байгаах. За яг л би автомат сонголтоо хасаацсан байгаа. За тэгээд одоо сая цэнхэр зүйл одоо гүйсний хаа анзаарсан баг цэнхэр одоо send гэдэг товч. За энийг нэр унтраачих юм бол одоо саяны тэр send одоо цэнхэр товчон дээрх одоо шууд тэр одоо гүйж байгаа тэр зүйл бол одоо ажиллахгүй гэсэн үг. Message to my friend. What do you want to say? Hi. It says, hi. Send it. За одоо яг та нарыг анзаарж байгаах тэр send дээр бол одоо шууд тийм таймер маягийн юм бол гүйхгүй байгаа. Би заавал давхар бол баталгаажуулж иж болоод саяныхаг бол явуулж байгаа. За тэгээд ийм нэг шин сонголттой болсон юм байна. За дараагийнх нь болохоор яг App Store дээр яг худалдаж авсан түүхээ бол харж болдог болсон юм билээ. Яг янз бүрийн өдрүүдээр яг одоо тохируулаад та нар App Store руу ороод баруун дэд болон дээр өөрсдийнх Apple ID-н дээр дараад доошлуулж байгаа purchase history гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарах юм бол ямар ч хамгийн ихний ээлжинд бол 90 хамгийн сүүлийн одоо тий 3 сарын хугацаанд 90 хоногийн турш дарсан одоо худалдаж авсан зүйлүүд бол харуулах юм билээ. Надад бол байхгүй. За тэгээ энэ дээрээ та нар дарж агаад яг яаж сонгох өөрсдөө эсвэл одоо хүссэн байдлаар харах зүйлсээ бол ингээд одоо гүйлгэж бол одоо харж болох нэ. iMessage бол амар том хамгаалтын зэрэг бол сайжруулсан юм билээ. Quantum одоо компьютерүүд ер нь бол одоо iMessage-ний одоо тэр инкриптлсэн зүйлийг буцаад одоо decrypt хийх одоо чадaltaй мундаг компьютерүүдийн тийм аюул бол байсан юм. Тэгээд iMessage бол энэхүү одоо хамгаалтын зэрэгээ одоо классик одоо хамгаалж исэн аргууд бол ерөөсөө quantum computer эсрэг ерөөсөө хамгаалт бол муутай байдаг байсан юм. Тэгээд ямар ч гэсэн Apple-ийн зүгээс одоо level 2, level 3 гээд яг одоогийн Harvest Now Decrypt Later гэдэг одоо quantum компьютерүүдийн эсрэг бол одоо хамгаалтын чадвартай болсон юм байна. За тэгээ бүгд ирээдүйдээ ч гэсэн ер нь бол ирээдүйд одоо quantum компьютерүүдийн эсрэг иймэрхүү одоо мессежнийхаа аюулгүй байдлыг одоо улам сайжруулж одоо буцаж задлах боломжгүй байдлаар одоо илүү сайжруулж явна гэсэн нэг тийм маш том бол одоо мэдээлэл бол одоо гарсан. Тэгээ ямар ч гэсэн энгийн мэдээж хэрэг текст мессежнүүд мэдээж хэрэг хамгаалтын зэрэг маш муу байдаг. Тэгээд iMessage бол хайцангуй гайгүй гэж бодож исэн бол одоо ингээд quantum компьютерүүдийн эсрэг бол одоо бас яг тийм сайн хамгаалалтаа хараахан байж бол байгаагүй мэн. Тэгээд ямар ч гэсэн энэхүү PQ3 гэдэг одоо энэ шинэ одоо энэ сайжруулсан технологиор ямар ч гэсэн quantum компьютерийн эсрэг iMessage маань одоо хамгаалтын зэрэг сайжирсан байх нэ. За iPhone 15-ын загварууд дээр болохоор та нар settings руу ороод батарей руу ороод харах юм бол шинэ бол одоо менюуд нэмэгдсэн маа cycle count бол ийшээ орж ирсэн байна. За тэгээ тэрнээс гадна яг тухайн iPhone 15-ийн батарей хизээ үйлдвэрлэгдсэн. За тэгээ тэр үйлдвэрлэгдсэн тухайн батарей хамгийн анхны хэрэглээний хизээ үүссэн гэдгийг бол мэддэг шинэ одоо нэмэлт юм гоё одоо мэдээлдэг юм хэсэгтэй болсон байна. За өөр дараагийнх гэвэл одоо ер нь бол iOS 17 4-өөс өмнөх үйлдвэрлэлийн системтэй бол ер нь танихгүй дугаарлуу хадгалаагүй дугаарлуу залгахад ер нь л артлан нийлгүүдийн ерөнхий саарл өнгөтэй айгүй нэг тийм нэг сонио харагдаад иддэг байсан. Тэгээд тэгсэн чинь одоо болохоор яг арт талынх нь яг одоо ямар зураг тавьсан байхаас шалтгаалаад яг артлан гоо ингэж уусч бол наашаа харагддаг болсон байна. Ерөнхий тод улаан өнгөтэй бол ингэж харагдаад за ерөнхий бараан өнгөтэй одоо зураг хэрэг дэлгсэн дээрээ тавьсан байвал тэрнийхэн дагуу одоо ингэж уусч бол харагддаг болсон байх нь. Энэ нь бол надад айгүй гой санагдсан. Ялч одоо хамаагүй бол нүдэн твтэйхэн бол харагдаж байгаа. За дараагийнх нь гэх юм бол та нарыг settings руу ороод message руу ороод хамгийн доош нь чухал message for business гэдэг бизнестэй мессежтэй холбоотой юм шинэ өөрчлөлт бол орж ирсэн юм байлээ. За Apple Car ашигладаг хүмүүстэй холбоотой гоё өөрчлөлт орж ирсэн нь юу гэхээр яг хоёрлсан дэлгэцтэй ирээд та нар автомашин Apple Car дэмждэг машинтай бол одоо тэрнтэн зориулж одоо Apple Car одоо илүү гоё одоо өмнөхөөсөө сайн адил ажилладаг болсон юм байна. За тэгээд хэрвээ та нар яг Apple Card хэрвээ яг одоо дэмждэг болсоор нь тэр амьдрал хэрвээ ашигладаг бол
application дээрээ нэмээд шууд virtual card-ныхаа дугаар эдрийг оруулж болдог болсон юм байна. За тэгээ мэдээж хэрэг үйлдвэрлэлийн систем болгон одоо ямар нэгэн байдлаар баг fix эсвэл одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орж ирдэг. За тэгээ 17.4 дээр дурдгдсан одоо баг fix-үүд гэвэл одоо Find My дээр одоо контактны зурагтай одоо зүйл чинь одоо харагдахгүйсэн асуудал шийдэгдсэн юм байна. За тэгээд давхар синтэй одоо тухайн утас одоо групп чатанда юм бичээд тахад ерөнхийдөө ингэж яг холилдож одоо ингэж ерөөсөө харагдаад тэгсэн юм шиг байна. Тэр нь ингээд засагдсан байна. За энэхүү апдейтны нүдэн мэдгэцүүс өөрчлөлтөөс гадна бол одоо аюулгүй байдлын кодны сайжруулалт бол зөндөө орж ирсэн байгаа. За тэгээ Apple сайтн дээрээс хэдүүлээ харах юм бол одоо accessibility хэсэг дээр бол ингээд 3 удаа орж ирсэн байна. Apple Mobile File гэдэг хэсэг дээр орж ирсэн байна. Bluetooth дээр орж ирсэн байна. Core Bluetooth ALE дээр орж ирсэн байна. Extension Kit дээр орж ирсэн байна. File гэдэг хэсэг дээр орсон байна. Image Process, Image I/O бидний мэдэх одоо аппликейшны гол уншдаг хамгийн чухал хэсэг kernel хэсэг дээр бол ингээд 3 орж ирсэн байна. Live XPC дээр ингээд 2 орж ирсэн байна. Media Remote дээр орж ирсэн байна. Message дээр, Metal дээр, Photos дээр ингээд 2 байна. RT Kit дээр байна. Safari дээр ингээд 2 байна. Private Browse дээр ингээд дахиад 2 байна. За Sandbox дээр ингээд 2 байна. Share Sheet дээр байна. Shortcuts дээр, Siri дээр хүртэл ингээд 2 орж ирсэн байна. Spotlight дээр байна. Synapse дээр байна, UI kit дээр байна, web kit дээр ингээд 3 4 орж ирсэн байна, 5 байна ингээд зөндөө орж ирсэн байна. За тэгээд нэмэлтээр Apple-ийн зүгээс яг бас энэ зүйлс дээр энэ хүмүүс яаж тулсныг бол одоо аль хэсэг дээр тулсныг бол одоо additional recognition гэж яагаад бол дурдсан байлээ. За тэгээд AirDrop, Core Animation, Core Motion, Find My, Kernel, Live, XML2, Live, XPC, Mail, Conversation, за Network, Extension, Photos, Power Management, Safari, Sandbox, Settings, Siri гээд та нар харж software update, web гэдэг бүгдэн дээр нь энэ хүмүүст яг ингэж тусцаа болсон одоо баярлалаа гэд бид нар одоо дурдмаар нэг Apple сайт дээр зөндөө ингэ талархал илэрхийлсэн бол хэсэг ингэ доотлон багтсан байна. Үйлдвэрлэлийн систем болгон дээр бол одоо Geekbench score-ыг нь бол оноог нь бол яриад явж байгаа. За CPU хэсэг дээр болохоор 17.4 үйлдвэрлэлийн системийн хувьд single core score нь 2235. За тэгээ multi core score нь 5366 оноо авсан байна. Харин GPU хэсгийн хувьд болохоор одоо 17848 оноо авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord server бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би энтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Үгжүүлэлтийн шатны үйлдвэрлэлийн систем нь болохоор iOS 17.5 public beta 4 дээр бол явж байгаа. За тэгээд одоо 1-3 хоногийн дотор болохоор одоо RC хувилбар нь гараад за тэгээд тэрнээсээ яг 7 хоногийн дараа ер нь бол яг iOS 17.5 альбесоор бол одоо ингээд олон нийтэд бол цацагдана. За өөр iOS 17.4-тэй болон iOS 17-тай холбоотой мэдээнүүд яг юу вэ гэхээр за сайн мэдээнээс нэхлээд бол дурдъя. Ямар ч байсан яг Qi2 чаржераар iPhone 12-ыг ингээд яг wireless-аар буюу соронзон цэнгэлэгчээр цэнгэлэхээр яг бүрэн яг хурдыг нь хараахан Qi2 чаржераас бол авахгүй байсан юм байна. За тэгээд iOS 17.4 болон түүнээс хойш үйлдвэрлэлийн системийг iPhone 12-ын загварууд хэрвээ суулгах юм бол Qi2 чаржерыг одоо өмнөхөөсөө арай хурдан бол одоо цэнгэлдэг гэж бол болсон гэж байна. За тэгээд тааруу мэдээнүүдээс хэлэх юм бол энэ жилийн iOS 17 үйлдвэрлэлийн систем одоо утаснууд дээр суух одоо тэр яг одоо хувь бол өмнөх iOS 16-тайгаа харьцуулахад арай хайцсангүй удаан байна гэсэн мэдээлэл явж ирсэн. За тэгээд өөр яг багны талаар ярих юм бол алдааны талаар ярих юм бол Wi-Fi-ны тал Wi-Fi дээр бол ерөөсөө яг холбогдож өгөхгүй эсвэл яг нэг холбогдчиход болоод нэг холбогдчиход яг болдог тийм асуудал байна гэж бол гарсан юм билээ. Тэгээд миний хувьд ч гэсэн яг адилхан яг гэрийнхаа Wi-Fi дээр яг байж байгаа юм ерөөсөө орж гараадсан Wi-Fi сүлжээн. Тэгээд яг iOS 17 4.1 рүү яг апдейт хийсний дараа бол тэр нь бол зүгээр болсон. За тэгээд iOS 17 болоод iOS 18-ын талаар бас нэг мэдээ гарсан яг юу гэхээр Reminder calendar application-ыг синхрон ажиллуулах нэг тийм гоё шинэ функц бол iOS 18 дээр нэмэгдэнэ гэсэн таамаг мэдээлэл явж исэн. Тэгээ ерөнхийдөө бодж үзэх юм бол угаасаа календар дээр ингээд яг хуваарийг зоох, reminder дээр хийх юмныхаа хуваарийг зоох ерөнхийдөө бараг л нэг ойлгонд нэг аппликейшн байж болох юм шиг нэг тийм бол зүйлүүлээд тэгээд ямар ч байсан календар болон reminder application-ууд дээр гоё шинэ үйлдэл орж ирнэ гэж байгаа маань ер нь бол нэгтгэх нэг тийм үйлдэл орж ирнэ гэж бодож байна.